За ээгүүд 7 хоног зэ. Ийг хэлж ямар л таавс. Тэгсэн чи эдийн засгийн агуулга ярьж чадхаа байсан. Тэгэхээр энэ 7 хоногт чагсаасан сэдвээс. Ийг байхгүй гэж бах эдийн засгийн сэтгүүлч нарлаа яа. Төлөвтэй орлого гэсэн чинь байтгүй. Энэ дуулан нөгөө нэг эгийн зургийг хэвлэж тавьшаач. Төсвийн тоглолт гэхдээ өнөөдөр л орж ирсэн болохоор хүмүүс харж амжааг байгаа. Тэгээд энэ дундын групп дээр бид хоёр ингээд сэдв мэдвэ бичээд яах вэ ийхүү гэдэг чинь энэ хүн цэцгээ талхны зураг зугаалаад байгаа. Зугаалаад байгаа юм. Тэгээд яг араас нь явна. Он цагийн дараалалаараа гэх юм бол 7 хоногийн эхэн рүү аваачаад үсэх юм бол энэ 7 хоногт хэд хүн ярьж таарах гэдэг. Тэгэхээр эхний ярих хүн бол Улсын их хурлын гишүүн Ганбаатар ба түүнийг тойрсон асуудал. Тийм. Энэ гэхдээ нөгөө нэг эхлэлний яхав бид хэд яриад байсан шүү дээ нөгөө чуулганы нэгдсэн уралдаан дээр хөөс ерөнхийлөгч орж ирчингүүтээ түүнд зориулж те нэргүй боловч түүнд хаягдсан гэдгийг хүн болгон мэдцээ юм. Судлал руу харж байгаа үг хэлээдсэн. Тийм хит хитэн өгүүлбэр хэлсэн шүү дээ те. Тэгээд тэрний хариу тухайн үед айгүй чимээгүй байсан боловч сая тэгээ тэрээр хариултуудаа хэлсэн. Гэхдээ за тэгээ тэрнтэй холбоотой чи пост бичсэн байсан. За энэ чинь 7 нэг ихээр ер нь юу хичлээ баг марцсан шүү дээ. Гоо. Ганбаатар гişүүн чинь нөгөө үйлдвэрчний хэвлэлийн одоо нөгөө үйлдвэрчний гамбаа шүү дээ. Тэгээд Монгол Улсын ерөнхийлөгч төрсөлж исэн. Тэгээд хэд удаа парламент сонгогдчихлоо. Намаач одоо олон зөвлөлөө. Өстой нөгөө ерөнхийлөгч хэлдгэр тий. Тэгээд сая шинэ парламент бүртгэхэд нөгөө наман засагт хамтарсан учраас чөлдрийн байнгын орооны дарга болсон. Тэгээд чөлдрийн байнгын орооноос улсын хурлаас нөгөө ажлын хэсэг гараад нэгд боловсруулах үйлдвэр тэгээд нөгөө Норковын гэрээ гэдэг 2-3 төс рүү шалгалт оруулсан. Ингээс ажлын хэсэг гаргаад тэгээд тэр нь болохоор нөгөө Монгол Улсын ерөнхийлөгч хөрсгүй засгийн газрын тэргүүнээр ажиллаж явах үеийнх нь ихлүүлсэн одоо өөрийнх нь авторлдаг ажлууд. Нэг өстөнтэй энийг бол нөгөө олон нийт ч баг ер нь мэдээлэл тойр байгаа хүмүүс тухайд юу гэж дүгнж ийсэн бэ гэхээр за ер нь бол одоо босоо хамбаг те юу руу оруулч та. Ерөнхийлөгчийн сонгуулийн одоо хар биарлуу ер нь оруулчлаа. Энэ ажлын хэсгээр дамжуулаад одоо нөгөө ерөнхийлөгчийн сонгуул болох үед ерөнхийлөгчөөс нь буух үед одоо тэр хүсвийг нэлээд ухахнэ гэдэг ийм байр суурь илэрхийлж ирсэн. Тэгээ энийх нь хариу ээж магадгүй гэдэг тухайн үед бодож ирсэн чи өөрөө бас хэлнэ л. Тэ. Наа ингэ шалгалт оруулсан чи энэс л одоо ингэчлээ. 3 хүний нэр хэлсэн тэ. Цэнгэл, Хэрлэн нэг юм байлаа. 3 хүнээр дамжуулаад одоо хүрс хүн гидэж байгаа. За энэ төрөвчр нь орцсон учраас намайг шалгаж байна. Тэгээ одоо энэ миний энэ хамт энэ дүүгийн байшинг энэ одоо Баянзүрхийн гэр хорооллын хажууд ингээд энэ нэг юм хэд хүлэмжтэй улсууд байдаг. За энийг чи маргааш нөгөөдрөөс аймаар том кино болгож гаргана шүү дээ эднээс. Тэгээд одоо идэж уусанд гэж гаргах гэж байгаа юм байгаа. Энэ 32 сая төгрөгийн дүнзэн байшин. Манай дүүгийн байшин. За ингээд энд ирсэн ингээд шалгалт хийх гээд нэгжлэг хийх гэж байна. За та нар зүгээр том хулгайч нартайгаа тэмц заяа. Зүгээр том тэр одоо дарангуйлагч хулгайч нартайгаа тэмц. Өнөөдөр улсын их хурлын гишүүний дархан эрхэнд битгий халдаарай. Авилгалтай тэмцэх газрынхаа. Үйлдвэрчний байгууллага гэдгийг чинь хүмүүс ингээл нэг юм ядарсан зүдэрсэн ажилчин ангийн төлөө ажилладаг ийм тэ сайн дурын үүсгэл санаачлагын ийм байгууллага гэж боддог байтал үйлдвэрчний хаяг шошготой данс тооцоон дээр байдаг тэ юу үйл хөдлөх хөрөнгүүд гэдэг юм уу ингээд зөндөө байдаг. Үйлдвэрчний эвлэлийн соёлын төвөөс өсвөлээд төв талбай хажуу талд хотын захиргааны хоочд том объект бий. За тэгээд тэр сонгон байдаг амралт аял зугаалгын газрууд бүс. За тэгээ газрын асуудлууд гэд байдаг. Тэгээд яг 7 хоногийн эхэнд тэрээр хэлэхдээ нөгөө нэг тийм өргөдүүлэх тактик маш их хэрэгэлдэг хүнтэй. Тэгээд ийм үү ядарсан гэдэг үгийг ямар ч их хэлдэг. Одоо сүүл рүүгээ нөгөө үгийг сонсохоор баг
үнэндээ болоод. Тийм. Аюу хэцүү болсон. Тэгээд Тэр лайваар нь мэдлээ шүү дээ. Одоо тэр ер нь бол ингээд тэд чинь нөгөө авилгатай тэмцэх газар ажиллагаа явуулж байгаа байхгүй. Тийм. Нөгөө хөлнгийн гэрчтэй. За эн чинь мэдээж прокурорын зөвшөөрөлтөө тэг ингээд ажиллаж тэгвэл нөгөө Ганбаатар гишүүн чи өөрөө яваад очсон юм байл л те. Тэгээ очиод лайвдаа. Гэхдээ яаж төрүүлж мэдчихэд тэнд нь очиод байж идэв. Төрүүлж мэдээгүй эренгүүт нь хүнтэй хэлсэн юм шиг. Тэгэл нөхөр түргээ аваад чадсан те. Гадаа нэг бенз жиплаа байлээ. Гэхдээ тэрийгээ юу гэж хэлээд байгаа юм гээд тэгэхээр эхэндээ би бас саваагүйтэй тэр лайвыг үзсэн. Тэгээд энэ миний их биш юм байгаа маа. Эхлээд өөрийнх нь гэж ойлголоо. Гэтэл биш байгаа юм байна. Дүүгийнх маань гэдэг ахын тэгэхээр төрсөн дүүн юм бах та гэсэн чи үгүй миний хуурай дүү гэдэг хаа хамаагүй хуурай дүү гэхэд Үнзэн байшингийн үний 30 хэдэн сая гэж ямар сайн айхтар мэдтiin гэж бодсон шүү дээ. Тэгснээ манайх тэнд цусланд гард юм аа. Би хайртай нөхөө гэж хижээд юм аа. Тэгснээ манайх энд хүлэмж ажиллаа. Тэгээд яах вэ? Тэрээр ингээд нөгөө нэг яах жоохон нөгөө нэг юм яг масын амьдралаас жоохон тасарччтэй гэж би яагаад бодсон гэхэлэр тэр үзүүлж байгаа хашаа машаа газар те эвэрүүл тэв тэгшхэн тэгээ хичнээн хэмжээ талбайтай нөгөө нэг Улаанбаатар хотж газаргүй болчоод 0.7 хэмжээг нь багасгаад 0.5 4 болгоод ингэсэн тэгээд тийм хэмжээний газрыг те бүх сэргэх зайгүй хашааны газар олтгоо болсон хүмүүс тийм газраа аваагүй иргэн өчнөө байхад тэр үзүүлж байгаа хашаа машаа чи юу тариалангийн талбай шиг юм байх ч үлээ. Одоо чинь үйлдвэрчний эвлэлийн эрхлэгчээр ажиллаж байхдаа тэр үйлдвэрчний эвлэлийн соёлын төв өргөний газрыг тэгээ бусдад зарсан гэдэг асуудал байна. Одоо том худалдааны төв байдаг. Айгүй олон жил болж шүү дээ. Ер нь шалгасан гэдэг одоо өөрөө лайвдаад байна. 14 онд одоо нэг Хашбаатар гэдэг хүн шалгасан. 15 онд Одгүй гэдэг мөрдөгч шалгасан гэдэг. За энэ хугацаа бол жишээ нь 12-оос 16 онд арчсан намд цэвэрж явах үеих нөхөр тэр үед одоо тэр намд вэж ижээ. Тэр үед наваг одоо нотолч дийлээгүй. Одоо сөгч байгаа бол одоо энэ жишээ нь байж болно тий. Гэхдээ яагаад шалгав гэдэг чинь бас амар сайн шүү дээ. Тэ. Би тэр талаас нь хараад байгаа. Шалгаж болохгүй бол биш. Гэхдээ тэр үед одоо яагаад ингэ шалгаад явчих болоогүй ингэ. Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны зарим албан тушаалтан тус холбоонд бүртгэлтэй газрыг бусдад хууль бусаар шилжүүлсэн хариуд нь хахуул авсан мөнгө угаасан байж болцсохгүй гэх хэрэг авилгатай тэмцэх газрын мөрдөн шалгах ажиллагаа энэ хэрэг дээр нь явуулж байгаа юм байна. Тэгээд прокурорын зөвшөөрөлтөөр Баянзүрхэд байгаа объектод ингээд АТГ-ийн мөрдөгчд нэгжлэг хийх үеэр Ганбаатар гишүүн тэнд очсон. Түүний гэр бүлийн гишүүд оршин суудаг эзэмшиж өмчлөдөг мэдээлэл байхгүй гэж байгаа юм. За тэрийг бид нэр бас лайв дээрээс нь мэдсэн. Авилгатай тэмцэх газар нь улсын хурлын гишүүний өмчлөл эзэмшлийн гэр орон байр хууль бусаар халдаагүй харин хуульд заасан үндэслэл журмын дагуу хийгдэж байгаа мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулсан. Гишүүн өөрөө саад учруулсан. Улсын хурлын гишүүний нэр хүнд бүрэн эрхийг хувийн ашиг сонирхлын үүднээс ашиглаж гишүүний бүрэн эрхэд үл хамаарах асуудлаар бусад байгууллагын нөгөө хуулийн дагуу үйл ажиллагаа явуулахад оролцсон, шахалт үзүүлсэн тий. Энэ үйл явдал нь бол хуулийн байгууллага яг ном дүрмийнхээ дагуу үйл ажиллагаа явуулахад харин ч саад учруулсан ийм үйлдэл болсон гэдэг нэг ийм ахад нэг хоёр зүйл анзаарагдаад байгаа нь юу вэ гэхээр ямар нэгэн байдлаар ингээд өөрөө хэрэгт орооцолдох гэж байна. Ер нь хэрэг биш ч юм гэдгийг одоо мэдхгүй. Мэдээлэл хамгийн ойрхон хүмүүс бол них хурал засгийн газрын гишүүд гэж бодох юм бол энийгээ урьдчилж мэдчихэд нөгөө дархлаажуулт вакцинжуулт гэдэг шиг урьдчилан сэргээлт хийгээд ингээд наанаас нь сошиалд ингээд олон нийтийг бэлдээд идэг. Нэг ийм дүр зураг тэгээд хоёрдугаарх нь огт итгэл найдвар энэ нэрэг дээр за нэг ийм дөрвтэй шийдэл гарахгүй байлгүй дээ гэж бодсон нь одоо энэ нөгөө нэг Даваагийн Цогтбаатар гишүүн мишүүнч гэдэг юм уу ингээд өмнөх хэд хэдэн тохиолдлуудыг энэ парламент дотроос бид нар нэрлэж чадна шүү дээ тий. Тэгэхээр тэр хүмүүст хариуцлага тооцоогүй учраас за ингэж байгаа л тэгэл ингээл бүдэг батг болол алга болох бах та гэдэг нэг ийм баримжаа олон нийтэд байгаа гэж бодсон шүү дээ. Тэр дотор ч одоо жишээ нь авилгатай тэмцэх газар хүн байцаах гэж жоо. Тэндээс нэг цаасл хийжсэн баг тий. Гэрээ Хевсэн дараа үз миний хөө. Миний хөө гэдэг нь яваарч ирсэн бол тий. Тэр чинь өрөвдүүлэг таа. Бас ойролцоо авах шиг байсан ш. Тэр миний хөө гэдэг байгаа үнтэйгээ. Тийм, пабликт таалагдах гэсэн одоо мэдхгүй энэ улс төрчийн л арга зэл баг. Улс төрт ийм удаа явсан, ийм олон нам сэлсэн хүн чи юу эсийг үсгэв те? Одоо жишээ нь энэ үйлдвэрчин Гамбаа гэдэг хүний тэр газар зарсан үгүй гэдэг асуудал чинь өөрийг нь Монголын ерөнхийлөгчд нэр дэвшиж байгаа үед л яригдчихсэн. Ер нь бол 2-3 сонгуул болчлоо. Энэ дандаа л яригддаг.
Тэр үедээ яагаад шалгаж тогтоогоод болчдгоо. Шалгаа дуусгаад ингээд шүүх рүү явуулчихдгоо. Бүрэн эрхэн дуусгар болдгоо юм шүү. Тэр үед байж лээс ч одоо ингээд оруулж ирэх. Шалах боломж юм байж лээс. Одоо ч гэсэн боломжтой. Ер нь гэхдээ улс төрийн хүрээнд нэг тийм юм байгаа юу? Цагаагаар гэдэг юм Хүссэн хэргийг хүссэн үедээ тий аль хэргийг хизээ хаана яаж дэлгэж гаргаж ирж олон нийтийн анхааралд оруулах юм гэдэг юм хин ч ил хэлэхгүй боловч бүгдээрээ л мэддэг нэг ийм зүйл бол энэ их хурлын гишүүн гэдэг чинь нэг ийм гим хийцэн хүмүүсийн хорогдох байр шиг болцсон тий. Тэгэл нэг ийм дархан ирэх мэрх халтшгүй байдал гэдэг юмн дондоор эсвэл мэдхгүй яриа хэлээгээ хийдэг юм уу? Миний зүгээр хараад байгаа нь одоо жишээ нь Ганбаатар гэдэг хөв одоо улс төрчтэй ярих юм бол би бол зүгээр болж гэж харна тий. Болж шалах хэрэгтэй шүү дээ. Явуулах хэрэгтэй. Тэгтэл одоо тэр үед ингээ ярьж хахад шалахгүй гэсэн юм одоо шалгаад унахаар чинь гэж жоох игдүү хүрээд их. Бүр цаад утгаараа энэ нөгөө нэг хууль хяналтын байгууллагын нэр хүндийгч бас ингээл чирж байгаа гэсэн үг шүү дээ тий. Тэрс одоо гишүүн байж хахад ажиллагаа явуулна шүү дээ. Хойшлуу шүү вэ нүү нэгжлэгээ вэ нүү авах хэрэгтэй юм аав нь тэндээс те бичгээр даав нь бүгдийн чинь чи намайг битээ юм асуугараа гэсэн л тэгтээ сумаар байгаа байхгүй юу. Арчилсан намаас яагаад ерөнхийлөгчийн сонгуульд 28 онд нэр дэвших хүнийг Ганбаатар гишүүнийг гэж олон нийт ингэж ойлгоод байгаа юм. өөрийгөө шийдэж яахгүй. Тэгээ өөрийгөө тэгэж хэлэнгүүт нь хүмүүс ингэж итгэчихэж байгаа юм уу? Арчсан нам ч одоо зөндөөл кандидат байх шүү дээ. Тийм арчилсан нам яагаад ч туллаа гэхэд Ганбаатар дээр биш ах уу? үгүй шүү дээ тий. Нөхөр л өөрийгөө шийдсэн баг. Одоо өөр юм шийдсэн. Биш шүү хүмүүсээ. Тань дээр прокурор хяналт тавьж байгаа. Прокурор тэгвэл одоо энийг хууль зөрчсөн үгүй гэдгээ ер нь бол тайлбарлах хэрэгтэй байхгүй. Тийм. Гэхдээ ер нь манай хууль шүүхийн байгууллага гэдэг юм уу нэг юм жоохон юм хатуу суурьтай зэрэг цагдаагийн ч гэдэг юм уу ийм байгууллагууд юмаа тайлбарлах хүмүүст ярихдаа их хойрох тий. Ялангуяа чи одоо зөндөө олон жил яаж байгаа юм бэ? Прокурор ч одоо ер нь бол одоо энэ хуулийн систем одоо энэ тий энэ байгууллага дотор ер нь хамгийн их хаалттай байгууллага байна. Мэдээлэл барагтаа бол гаргадаг тий. Тэгээ байгууллага шүүхэн байгууллага бол хэрцэнгүй нээлттэй шүү дээ. Прокурор нэг юм хуудалдаа алхам хийчихгүй ингээд таширлаад байд юм уу? Эсвэл хуулаараа энэ үнэхээр хязгаарлагдмал юм уу? Тэгэл ингээл одоо ингээд хүмүүст нэг юм хардлага сэрдлийг төрөөд те эргэлзээд байна. Тэгээ энэ дэр чинь нэг юм хариулт өгчүүл хинч эргэлзэхгүй шүү дээ. Тухайд нь л бод мэдээлэл өгчөлт те. Их сурвалжийн тухайд ингээд нэг үйл явдал дээр хэд хэдэн их сурвалж байдаг шүү дээ те. Одоо ингээл юу гэдэг энд эцэг их багш сурагч сургууль гэдэг ингээд ямар нэгэн үйл явдалд оролцогч талууд байдаг. Тэгээд нөгөө нэг оролцогч талуудын одоо жишээ нь яг иймэрхүү процесс дээр бол нэгдүгээр их сурвалж нь хуулийнхаа тий. Тэгэхээр нэгдүгээр их сурвалж гарч ирээд тайлбарлахгүй бол 2 дахь, 3 дахь, 4, 5 дахь магадгүй одоо юу яадах их сурвалж болсон суужаа чи тэр ингээд өөр өөрийнхөө сэтгэлдлийг яриа сууж байгаа шиг нөгөө бусад хүмүүс аваад энэ сэдвийг ингээд тавхин тийм болохоор нөгөө уул нь албан ёсныхоо байр суурийг өгж явах юм бол олон нийтийг төөрөгдүүлээл олон хоногор хэрүүл уруул цахим орчинд хийлгээл ингээд авахгүйгээр уулна болчих юм дээ. Тийм болчих юм дээр чи ингээд хаширлаад байд юм уу? Яагаад байд? Яг мэдхгүй жинхэнэ учир шалтгаан нь юу байд? Ер нь бол жоохон ярих дурггүй. Тэгээ энэ бүр ээдрээтэй байдал руу оруулаад тэгэл сүүлийн мөчөд эцсийн мөчөд нөгөө тэд нар бол одоо юу гэдгийг ингээ мөн мөрөөр ажиллаа хийгээл ингээл процессын дагуу ажиллаж гин гэдэг боловч олон нийт бол нөгөө нэг эсрэгээрээ тэдний байгууллагын нэр хүнд нь улам унаал итгэл найдварын сулраал ингээд идэг дүр зураг харагдаад байд юм шиг. Одоо хинч одоо прокурорыг ингээ хяналт тавьдаг те бүх зөвшөөрлөө өгдөг гэж хүмүүст нь дийлэнх мас тэгж мэдгүй. Хүмүүс бол ерөнхийдөө юу ярьдаг вэ гэнгүүт за ингээд цагдаатэйгээ те тагнуул энэ төр шалгаад байна. Идрэл ингээд юм. Нөгөө шүүгчин шийдээд ингэчлээ. Тэгэхээр голынх нь бүх үйл ажиллагаанд хяналт тавих зөвшөөрлөх те ялах дүгнэлт өгөх те энэ бүх ажиллагааг хийдэг прокурорын хяналтыг хинч анзаардаггүй. Тэгээ өөрсдөө ч гэсэн юм голтон юм нуувчнд байх сонирхолтой. Тийм хаалттай юм байгуулга. Тэгтлийн байгууллагч өөрөө шүүх хэрэг мэдлийн оролцогч байгууллага гэдэг статустай шин. Бүх юм хяналт тавьчих. Бүх хэрэг тарах юм байна. За энэ үйл явдал нэг иймэрт рүү болоод өнгөрсөн байд юм аа. Дөнгөж засгийн газар бүрдээд хэд хонж 10 хонж байгаа юм уу? Тэгж яхад бараг 14 хонжлоо шүү дээ. Бараг л дээ. Бараг л эхний огцруулах асуудал яригадад эхэлж шүү дээ.
Наранбаяр. Тийм боловсролын сайд. Чи энийг ер нь юу гэж бодсон? Би зүгээр яг хид хідэн хувилбар нөгөө нэг аргумент төвшүүлж байгаа тий шалтгаан тэд нар нэрлэж байгаа. Тэгээ ингээд шалтгаан тус бүрээр нь яриад явах юм бол тэр нэг юм 1.2 тэрбум төгрөгийн асуудлыг өмнө нь дамжин юм нарын гişүүд чуулган муулган дээр бас байр суурь илэрхийлээд ийм юм явсан байна гэдэр гэж яхад өнөөдрийн эвлэлийн хурал хийж исэн гişүүд яг анзаараагүй юм уу эсвэл чуулганаа тасалдсан байсан юм уу эсвэл тэр үед ач холбогдол өгөх ёстой гэж бодоогүй юм уу ер нь яг яагаад эсвэл хамтарсан засгийн газар байсан учраас энэ сэдвийг дэвэргэж болохгүй гэсэн юм уу энэ удаад их олон Наранбаяр бол Шинэ Монгол сургуулийн Наранбаяр одоо Япон баяраа гэдэг нэгэнт ингээд танигдсан байсан. Яг энэгүүрээ ингээд PR хийж хоёр сонгуульд төгсөлтлөө шүү дээ. Тэгээ сая сонгогдлоо тий. Тэгээ энэ үнийг бол ингээд боловсролын салбар бол айгүй хүлээлттэй оруулж ирсэн. Тэгээд ер нь айгүй олон хүмүүс нэг хүлээлттэй л байсан шүү дээ. Тэгээд харамсалтай нөгөө сайд болсноос хойш салбартаа жижигцэн бодлого явуулж гин гэдэг одоо энэ салбарт үйл ажиллагаа явуулж байгаа судлаач нар төрийн бус байгуулахыг үнэлдэг. Яг энэ 1.2 тэрбумын асуудлыг гаргаж ирсэн нь болохоор мөнгөтвэ гэдэг шүү. Арц намын үйлдвэрсний юм дээр байсан юм шиг л тий. Хуурамч дипломтой гихтээд байгаа. Тэгээ тэрийг одоо Наранбаяр нь сөхөөд байгаа юм шүү би тэгж ойлгосон шүү дээ. Мэдээж тэгэл өдөр тэгэхээр зүгээр сууж идэх ч хүн гэж юу аах вэ? За тэр нарийн ширээнийг мэдэхгүй. Гэхдээ яг 1.2 тэрбум. Одоо нөгөө нэг огцруулах хэд хэдэн шалтгаан байна гэд нэрлсэн ихнийх нь өөрийнхөө хамаарал бүхий байж болох төрийн бус байгууллагаар дамжуулж төсвөөс мөнгө авсан. Тэгээд энэ нь ганцхан боловсролын сайдын асуудал биш их хурлын өөр нэг гишүүнтэй хамтарсан байдлаар гэдэг ийм мэдээлэл явж байгаа шүү дээ. Би тэгэхээр нөгөө нэг ийм дүгнэлт мөгнэлт хийхээр жоох ихтгэл үнэмшил ингээ худлаа болох гэдэг шүү дээ. Энэ хүн өмнө боловсролын яамд ажиллаж байсан байж гэх гээд. Гэхдээ яг процессыг би хэлэхээр ингэж ер нь олол нь сургуулиудаар боловсролын байгууллагуудаар яваад үзэхээр ямар захирал байна, ямар удирдлага байна, яг тийм байгууллага байдаг. Ийм жишээ одоо ингээл хүн болгон л мэдж байгаа захирал нь ингээл те сэргэлэн овсгоотой эсвэл толгойн сайн ажилдаг те тэгээд хүн хамтантай коммуникацтай ахаа ихжээтэй ийм хүмүүс болол нь ингээл ширээ сандлынхаа асуудлыг шийдвэрлждэг хамт олонний зохион байгуулаад цонгох ханаач угаачдаг нэг ийм өөдлөг айл үүднээсэ гэдэг шиг ийм байдаг. Тэгэхээр энэ бол яа харахгүй тухайн сургуулийн захирал юм уу, цэцэрлэгийн эрхлэгч юм уу, удирдлагын багтай шууд холбоотой. Тэгээд тэгтээ харамсалтай нь манай Монгол улсын боловсролын байгууллагууд дотор тийм байгууллага айгүй ховор байсан учраас ер нь менежментийг сайжруулах хэрэгтэй. Удирдлагын яах хэрэгтэй, яаж багаар ажиллах хэрэгтэй, сурагчид нь ямар хэмжээ дүрм журам тэ нийтийн соёл мэдчих хэрэгтэй, яаж багаа хөгжүүлэх юм гэдэг ч юм уу. Ингээд ийм менежмент ер нь бол хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Тэгээд нийтээрээ нэг ийм дундаж түвшинд очих хэрэгтэй байна гингүүтээ менежментийн жилийг 2023 онд зарласан баггүй юу? Тэгээд 2023 онд менежментийн жил болгож зарлахад айл хэдийн шинэ Монгол сургууль өөрийнхөө санаачлагаар гэдэг юм уу эсвэл сургуулиуд өөрсдөө шинэ Монголын гэдэг нэг ийм менежментийн төсөл хөтөлбөр байдаг гэсэн гэж дуулсан байсан учраас үшээний контактлаад ингээд би өнөөсөө зөвлөлт туслах үйлчлэгээ аваад ингээд явж исэн. Тэгээд 23 онд эн чинь юу юм шүү. Одоо ингээд төрийн санхүүжилтээр албан ёсоор улс нийтээр нь ингэж явж байгаагүй. Энэ байгууллагын санхүүжилтээр тэгээд тэр сургуулиудаа ингээ гэрээлээд ингээ би боловсролын ямиг чинь 21 оноос хойш мэдчихэж штэ тий. Тэгээд 21 22 онд ингээд ажилласны дараа 23 оныг менежментийг дэмжих жил болгож зарлаад боловсролын байгууллагын менежментийг сайжруулах жил болгож зарлахад шинэ Монгол сургууль 8 төрийн өмчийн сургуультай хамтын ажиллагааны гэрээтэй байсан гэсэн үг. Хуурай. Тэр нь чухам сургуулиас гарсан уу? Шинэ Монгол өөрөө санаачлагаараа гаргасан уу гэдгийг би одоо яг нарийн хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан 8 сургууль. Монгол улс хувь хувьсгалын нийлээд 900 орчим сургуультай. Ерөнхий боловсролын. За тэгэнгүүт 24 он болонгууд энэ хамтын ажиллагаа өргөжингүүтээ 40 сургууль болсон байдгийн. Гэхдээ энэ 40 сургуульд зориулаад төсвөөс менежментийг сайжруулахад гэдэг ингээд ямар ч мөнгө гаргаагүй. Зүгээр энэний яах вэ? Надад айгүй зарчимгүй санагдаад байгаа хоёр юм нь хүн чинь сайд болонгуудаа ингээд нэг тодорхой хугацааны дараа тий шийдлүүд хийж эхэлнэ шүү дээ. Эхлээд судална тий тоо баримтнуудтайгаа танилцсан. Тэгэхээр нөгөө сайд болоод 2 сар ч гэлөө 3 сар ч гэлөө ийм хугацааны дараа ингээд мөнгө шилжүүлэх тушаал мушаал гаргасан гэдэг нэг юм. Төсөв батлаагүй байхад шийдсэн, албажуулсан. Хоёр дугаарх нь би бол зүгээр
сурагч хүүхдүүдтэй ээжийн хувьд юу гэж харж байгаа вэ гэхлээр гал одрах гэдэг хүнч төр, Наранбаяр гэдэг хүнч төр одоо ер нь өмнө нь боловсролд ирсэн, цаашид боловсролд ирэх хинч гэсэн хүн ингүүл боловсролын байгууллага аюул амжилттай, сурлагын амжилтанд сайжирдаг, орчлон нөхцөлд сайжирдаг, соёл харилцаа ахуйн сайжирдаг юм байна гэдгийг мэдэж авсан бол энэ хүн сонгуульд орохдоо юу гэсэн бэ гэхэлэр би одоо ингээд нэг улсынхаа төлөө өөрийгөө зориулнаа, мэддэг чаддаг бүхнээ зориулнаа, надад итгэж гэж санал гуйж хагаад их хурлд гарч ирээд улмаар сайд болчингуудаа хамаарал бүхий өмнө нь хамт ажиллаж байсан этгээдтэйгээ нийлээд ер нь мэддэг чаддаг юм хэлээд өгөх гэсэн чинь ер нь мөнгөөр л зармаар юм байна гэдэг агуулга байж болох юм уу гэдэг бол надад жоохон сонин санагдаад байгаа. Төрийн бус байгууллага нь бол одоо гал удрах гишүүний үүсгэн байгуулсан ийм одоо төрийн бус байгууллага сонгогдсон байлээ. Юу гэхээр энэ сургуулиуд чинь өөрсдөө тэр төслийг хэрэгжүүлэхдээ өөрсдөө сонгож байгаа. Хүсэлтээ гаргаж байгаа. 300 гаруй сургууль энэ төсөлд хамрагдъя гэсэн хүсэлтээ гаргаад за үүнээс 120 сонгогдсон ийм л юм байл тий. Тэгэхээр тэр 1.2 тэрбумыг тэгэл нөгөө холбогдох, шалгадаг, малгадаг байгууллагууд нь шалгаалтай тэр өмнө хэрэгжиж байгаасан 8, 40 мөч гэдэг тоонууд дээр үнэхээр мөнгө өгсөн юм уу? Яасан тушаал шийдвэрний яаж гарч ирсэн тэрний шилжүүлэг хаанаас ирсэн? Шилэн сараа юмнууд нь гараад ирсэн байл л те. Шилэн цагөө энэ төр сэвэд хэлсэн байлээ. Тэр нөгөө одоо чинь сонгуулиас өмнө бол ажилтан ажил олгогчийн харилцаа байдаг байхгүй юу? Тэ. Галбад гэдэг Монгол Ардын намын гишүүн бол Шинэ Монголын эзэн. Тэгтээ тэр нөгөө Наранбаяр ч юм болохоор ажилтан нөгөө байхгүй юу? Гүйцэтгэх захирлын өсний өмнө. Тэгээд өөрөө сайд болонгуудаа тэр эзэндээ ажил олгож байгаа байхгүй юу? Хуулиар бол ингэж таарна тий. Сонирхлын зөрчил гарчжээ. Хэрэгтэй юу хэрэггүй юу гэдэг бол тусдаа асуудал. Тэгтээ хууль бол болохгүй л гэж байгаа шүү дээ. Тийм. Тэгээд нөгөө нэг хамгийн сайн менежменттэй сургууль гэж бас нэг сургуулийг хэлэх юм уу хэлэхгүй юм уу гэдэг ийм асуудал. Улсын сургуулиуд дотор сайн менежменттэй сургууль байхгүй юм уу гэвэл үгүй шүү дээ. Байдаг учраас 11-р сургууль руу, 1-р сургууль руу, 23 руу ч гэдэг юм уу ингээд нийтээрээ гушуураад идэг тий. Тэгэхээр сурлага чанар янз бүрийн ингээ боловсролын суурь бүх үзүүлэлтээрээ сайн боловсролын байгууллага төрдөж байна. Хувийн өөр сургуулиудад өчнөө байна. Тэ. Тэгэхээр энд бас тухайлан нэг сургуулийг сонгоод ингээд 120-30-аар нь ингэхэн зөв байсан уу үгүй юу гэдэг ийм асуудлууд үүсч таарах байх. Хоёр дахь юм нь болохоор тэр эсэлтийн ерөнхий шалгалт тий. Би зүгээр яхав эсэлтийн ерөнхий шалгалт дээр угаасаа л тэгдэг нөгөө ямар ч тэмцээн уралдаан тий ингээд хооронд нь уралдуулаад байр эзлээд ингээд дээр доор чагсаагаад тэр чинь их сургуульд тэнцхийн тулд оноо цуглуулах гэж штэ. Ийм юмн дээр угаасаа хил юм ам гарахгүй байх гэж байхгүй. Тийм ч учраас ингээд хил ам гарсаар ирсэн. Тэгээ мэдээж нөгөө нэг өмнө жил гарсан хил амнууд те гэдг юм уу эсвэл үнэхээр алдаа дутагдал байсан бол юун дээрээ байсан зохион байгуулалтандаа байсан юм уу даалгаврдаа тавилдаа байсан юм уу яасан ийсэн эсвэл эцэг их сурагчдын оролцоон дээр байсан юм уу багш нарын бэлтгэл дээр байсан юм уу тэргээд ингээд энэ оншоо тавиад өмнөх гаргасан алдаагаа давтахгүй тулд сайжруулаад ингээд явах хэвээр. Тэгэхээр нөгөө нэг өмнө гарч исэн түүхээ мэддэг тэр баг бутарчхаар нөгөө нэг одоо сошиалоор бичээд байгаа нөгөө нэг мэрэгжлийн бус томилгоо гээд эндээс нөгөө нэг алдаа гарах гэдэг юм уу да эхлэл тавигдсан байна. Тэгээд одоо яг нь Наранбаярыг бол одоо Задан Шатар гэдэг ерөнхий сайд бол хүсээгүй шүү дээ. Хүсээгүй. Ган зөргийг хүссэн гэж. Ер нь хүн намын квот. Тэгэхээр танах би Наранбаяр чинь өмнөх одоо оюун эрдэнэ сайд. Тэгэхээр өөр хүн өгөөч гэсэн чинь ардын нөгөө нэг хүн намынхын гинсийг ган зөрийг татгалцсан. Манайх ган хэнийг Наранбаярыг явуулмаар байна. Тэгээ Наранбаяртай ажиллахаас өөр аргагүй. Тэгээ ороод ирсэн. Тэнгүүт ардын намын гишүүд энэ хоёр асуудал дээр хэвлэлээ урлаж ийж дандаа залуу гишүүд байсан. За би бол энэ эсэлтийн ерөнхий шалгалтыг сайдыг одоо огцруулах хэмжээний асуудал мөн гэж бодож чинь үзэхгүй. Тэр нөгөө мөнгө төрхтэй холбоотой сонирхлын зөрчилтэй холбоотой юмыг бол жишээ нь байж болох асуудал гэж үзэж байна. Тэ? Тэгвэл одоо н улсын хурлын гишүүд бол би нөгөө юу гарсан юм их хурлын тухай хуулийг гарсан юм. Эдгээр хэвлэлийн урал хийгээд тэр нөгөө ерөнхий сайдын бүр ирэхэд халдчих асуудал биш юм бэл. Ерөнхий сайд хэнийг танхимтай байх үгүйгээ өөрөө шийднэ. Энэ бол олгогдсон бүрийг ирэх нэ. Шүдээ суглах уу гэдэг нь бас өөрийнх нь асуудал бай тээ. Тэнгүүт их хурлын хууль дээр болохоор ардын намын бүлэг энэ асуудлыг хилцээд тэгээд энэ саналаа нөгөө нэг төрийн байгуулалтын байнгын ороор юм уу эсвэл тэр нөгөө нэмийн бодлогын байнгын ороор тий байнгын ороор нь явуулаад боловсрол соёлын шинжилгээ ухааны спортын байнгын ороор явуулаад
Тэгээ тэрнийх нь 3-2 нь одоо хүлээгээд аваад одоо дэмжижүүл саналаа гэж байна. Саналаа ерхий сайд зүгээр уламжлах юм бэл. Ерхий сайд өөрөө мэднэ. Тэгэхээр ерхий сайд магадгүй ингээд дуртай байж магадгүй одоо хэнийг явуулах. Дуртай байгаа бол зөрүүлээд одоо өөр юм биш маа гэхэд ардын намын нөхрөл очиж сайд л болно шүү дээ. Ардын намаас хүн орж ирэхгүй шүү дээ. Боломжгүй. Үгүй би зүгээр л тэгж бодож байна л да. Дээр хэдүүлээ ярьжсэн шүү дээ. 4 суудалтай намд 1 сайдын квот өгч шүү дээ. Гэтэл ч хүн нам чинь 8 суудалтай. 2 квот гэдэг ийм тохиролцоон дээр энэ засгийн газарт орж ирсэн гэж би ойлгож байгаа. Хизээд хөвчлөх. Тэгэхээр хизээд ч одоо яригадаад байна тийм. Тэгэхээр би зүгээр солигдлоо гэхэд хүн намын үнэл тавигдах юм байна гэж ойлгосон. Эсэлтийн ерөнхий шалгалтын дээр яхав нөгөө нэг юу? Одоо нөгөө нэг өмнө ингээд маш олон жил дамнаад ажилласан хүмүүсийнхээ үг мөгийг хэр сонссныг мэдэхгүй байна. Гэхдээ миний анзаарсан нөгөө нэг юм мэдэрсэн зүйл бол одоо өстө баг худалч хүнд ингээл алхам тутмаа тий. За одоо ингээд цагдаагийн хамгаалттай, тагнуулын хамгаалттай энэ удаагийн энэ жилийн эсэлтийн ерөнхий шалгалтын даалгаврын тавилыг боловсруулах багийг ингэж бүрдүүлээд вакуумжуулаад ингээд вакуумжуулаад ингээд ийм хамгаалттай гаргалаа шүү гээл ингээд мэдээлж яадаг. За маргааш эхлэх гэж шүү. Нөгөө тавих гэж байгаа харандаа нинэ балруулна нинэ ингээд хэвлийн урал хийж яадаг. Хамгийн ихний шалгалт эхэлсэн өдрийн 11 цагт одоо энэ 13 дугаар хорооллын 21 мориныг ч юм уу 84 мөрөв дээр очиод ингээд хэвлийн урал хийдэг. Тэгээд энэ жил ингээд тэдэн шалгуулагч орж ийн ингэж ийм байна. Блупринт ингэж гарцсан байгаа. Яасан ийсэн зохион байгуулалтын хувьд бол ингэн нөгөө нэг тэр гутлынхаа уловчинд уланд утас муц хийсэн гэдэг байгаа гэж бид нар ингэж нөгөө скриндэж оруулна моруулна гэдэг ч юм уу тий. Мэдээлэл өгдөг шүү дээ. Тэгээд тэр нөгөө нэг нууцлалын зэрэгтэй битүүмжүүлсэн нөгөө шалгалтын хуудас мууцаа задлж байгаагаа нөгөө хэвлэл байлцуулж байгаад те тэр хэвлэлийнхэн шууд дамжуулалтаа хийж идэг. Тэгээд ингээ үзүүлдэг. Нөгөө засалт масалтыг ингэж явж шүү гэд ингээд алхам тутамдаа л нөгөө нэг хэвлэлтэй хамтарч ажиллах байдлаар олон нийтэд нөгөө нээлттэй ил тод мэдээлээд явах нь олон нийтэд бас нэг юм ихтгэл найдвар төрүүлэх те тэр процесс өөрөө шууд оролцох, харах, үзэх, хяналт тавих ийм боломжуудыг олгоод явдаг. Дээрээс нь нөгөө шалгалт аваад дуусангууд хэрвээ ямар нэгэн байдлаар гомдол саналтай байгаа бол нөгөө боловсролын үнэлгээний төвд хандаарай. Тэгэд үнэлгээний төвөөс өөрийнхөө материалыг татаж гаргуулж аваад түлхүүр утга угаасаа байж идэг. Тэгэнгүүт тэрнтэй тулгаж хараад тэр чинь бас нэг юм гомдол би яа харахгүй зөв бөгсөн юм да би 27-гийн хувилбарыг сонгосон байтал минийх энэ дээр алдаа гарцсан байна гэж байгаа хүмүүсийг ингээл утгатай тулгуулаад өөрийнх нь нөгөө нэг материалыг татаад гаргаад ирдэг. Тэгэхээр энэ минь бол нөгөө нэг ил тод нээлттэй үйл ажиллагаа явуулах юм айгуу том боломжууд байсан. Тэгээд нөгөө нэг юм урьдчилсан гэдэг юм урьдчилсан сэргийлт дархлаажуулалт нь алдагдсан гэх юм уу да нөгөө прокурор дээр хоёулаа сая ярьсан шиг нээлттэй ил тод ажиллах ийм юмнууд дээрээ жоохон алдаа гаргацсан гэж би ойлгосон. Одоо нэг ийм асуудал байгаа. Нөгөө тэр гişүүд чинь тэгээд яг процессынхаа дагуу хандах ёстой газар хандсан юм уу? Гарын төвлөрж байгаа. Урал хийсэн юм уу? Ер нь бол тэд нар ингээд юу яж шаардлага өгч штэ ерхий сайдд. За. Тэгээ энэ шаардлага нэг юм тодорхой тооны гişүүдийн одоо гарын үсэг хүмүүсийг юмар нэмэгдээд тэгээ тэр нь одоо бүлгээр хилцэх хэмжээний одоо жин нөлөө үзүүлвэл энийг бүлэг авчна. Тэгтээ бүлэг хилцээд дараа нь тэр нөгөө холбогдох байнгын ороогоор оруулаад ингээд явах болов тэрний одоо эхлэл болов гэж бодож байна. Тэгээ тэр нь одоо салбартаа сайнаар тусах юм уу муугаар тусах юм бас мэдэхгүй шүү дээ. Нөгөө наран баяр нь одоо их гоё ажил хийх гэжсэн ч юм уу үгүй ч юм бас мэдэхгүй. Би тэгтээ ингэж бодоод байгаа энэ нөгөө нэг томилготой болохоор ерөнхий сайд шууд өөрөө ингээл толгой мэдээл томилчдаг. Манайх нэг ийм хариуцлага тооцоох, огцруулах ийм юмн дээр процесс нь яагаад өөр замаар ингээд зарчмаар өөр шалгуураар засаг дүнгиж байгуулсан одоо ерөнхий сайд тий дүнгиж засаг байгуулчаад өөрийгөө үүсгэх гэж юм гэсэн үг үү? Хүнээ нисэлчүүл онцгүй шүү дээ. Их муухай харагдана. Мөн үү? Тэгэхээр ингээд ардын намын гişүүд үнэхээр ингээд шахаж шаардаад тий байнгын ороогоор оруулаад өшөө олон факт магт илрүүлээд ингэнгүүт аргагүй ирэхэнд одоо танхимынхаа гişүүнийг одоо солилоо гэдэг юм гарч ирж магадгүй. Би айгүй муухайгаар ярил л дээ. Одоо чинь ерөнхийлөгч сонгуулах гэж байна. За 2 жилийн дараа тий дахиад юу болно? Их хурлын сонгуул болно. Орон нутгийн сонгуул бол
боловсролын салбар бол хамгийн өргөн сүлжээ тий. Одоо намын гэх юм уу, стрийн гэх юм уу тий. Онцгой болон бүрт хүрдэг үү? Байдаг тий. Тэгэхээр нөгөө энэ салбарыг одоо одоо нам иргэшээлтэй байлгах нь тэр нам ялах магадлал нэлээд өндөрсдөг. Тэвч учраас одоо Наранбаярыг сайд болсны дараа ардын намын гишүүд бухимдаж яагаад одоо хүн намын батлагтай хүмүүсийг сургууль цэцэрлэгийн эрхлэгчээр тавиад байгаа ингэж их ууралж ирсэн. Магадгүй одоо энэ хэвлэлийн уурал ингээд те энэ хүнтэй хамтарч ажиллах уугүй гэж байгаа нь тэр нөгөө бусад дараагийн сонгуулийн бас өртөж тэр нүс хүлжээгээ буцааж эргүүлэн авах энэ дээр ухаарсан байх нэг шалтгаан байж магадгүй. Гэхдээ яг өнөөдрийнх шиг ийм дүр зургаар гүрийсээр 2 жилийг барина гэвэл бараг өөрийнхөө намыг ялагдуулах юм ингээ хийгээд байгаа хэрэг биш үү? Энэ мэдчлэнгээр нөгөө нэг ийм салбарынхаа дэмжлэгийг авч чадахгүй байвал эргээд бараг хүн намд эрсдэлтэй ийм алхам руу явчихж байгаа юм биш үү дээ гэж би тэгээ чамаг ярьж. Хүн намд биш Наранбаярт өөртөө туссан. Тэгээд яг нөгөө хүн нам бол өнгөрсөн шүү дээ. Нэр нүрээ барж дуусж шүү дээ нам бол. За өөр Монголцыг өөр юу бодлоо? Монголцыг хэр мэдчихэ? Монголцыг үү? Тэгээ би өөрөө одоо PC тоглох байлаа гэдэг удаж байна. Удаж байгаа. Тамхинаас гараад гэдэг шиг. Ер нь аль гэхдээ тоглолтгүй хэрэгтэй хүн гэж байдаг уу? Тэгтээ би ингэж бодлоо. Би өөрөө гайхлаа сая. Талбай дүүрэн хүн зөвлөө тий. Тэр нөгөө нэг газар маш олон хүн зөвлөө. Олимпийн алт мөнгөн медальтай болдог жил 2008 онд л тэгсэн тий. Талбай дүүрсэн тий. E-спорт тоглодог, үздэг тий. Энийг дэмждэг маш олон хүн байд юм байна. Би арай чи юм оллуулаа ингээд юм амнихтэй нэг ингэж боддог гэдэр гэж юусоо бодсонгүй. Тэр орой писэнүүд бүгдээрээ хөнгө болсон бах тий. Ашиг орлогоудаа нэг өдрөө. За ингээд ямар ч байсан дэлхийн чансааны 4-т ингээд Монголын баг бичигдчихэж байгаа юм байна гэдэг нэг юм өнцөг мэдээлэл өнцөгч байх уу ингээд олж харлаа. За тэгээд ер нь олол нь залуучууд тий харьцангуй одоо нөгөө нас тогтож байгаа тэр хүмүүстэй харьцуулах юм бол нь тий өөрийн гэсэн нэг юм хүсэл сонирхолтой тэрийг айл эрт олоод авцсан мэдсэн тэрнийхээ төлөө тууштай явдаг хин нэгэн аав ээжийн нөлөөнд автдаггүй одоо жишээ нь бидрийг одоо энэ монголцынхны насан дээр байхад тий аав ээж эмч үлсэн дээрээ мэрэ гэвэл одоо тэгэл нэг юм биологоор конкурс өргөндөө өдр гэж боддог байсан бол одоо их өөр болж байгаа юм байна гэдгийг сүүлийн ингээд залуучуудын оролцоотой хит хитийн юмн дээрээс ингээд нөгөө харж болохоор юм байна гэд. Тэгээ хүн нөгөө нэг Facebook дээр өвчсөн байхаар нөгөө нэрээ тийм бах та гэдэг нөгөө Чингисийн Монгол өдр гэж асуудаг цаг чинь өнгөрсөн. Хүүг мэдхүү, Монголцыг мэдхүү, танах гэдэг ийм хэмжээнд болсон гэдэг нь энд жинхэнэ нөгөө нэг соёл аялал жуулчлалын бодлого бас давхар яваад байгаа юм байна. Одоо Монголцыг жинхэнэ утгаар нь одоо гадаад сурчлагаа боллоо гэд залуучтай юу гэхээрлээ, хүмүүсийг юу гэхээрлээ тий. Тэгээ тоглоогүй амар олон жил болсон. Тэгээд тэрөөсө тоглохгүй нэгс ингээд сонирхож хардггүй байжгаад би яг тэр шөнө бол үзсэн шүү дээ өөрөө. Чи чуулга үздэг юм байл шүү дээ. Чуулга үзэхгүй унтаад байд юм шүү дээ. Шаардлагатай л үзсэн. Би шүнжгүй үзсэн шүү дээ. Гэтэ сайн ойлгохгүй мөртлөө ямарч үзээд нэг дотор амар гоё. Би тэр нөгөө талбай дүүрэн залуучууд цогцолцсныг хараад нэр шашны хэмжээнд одоо хөрчжээ. Тэр олон залуучтай үзэл батал итгэл үнэмшил дэмжлэг бүх юмараа нэг юм үнд зүйлтэй зориг тэмүүлэлтэй өөрийгөө олцсон хүмүүсийн үйлдэл байж болохоор зүгээр яхаа нөгөө нас биеийн төрсөн гэдэг юм уу одоо хэдийн тогтсон хүмүүс бол янз бүрээр тайлбарлаж байгаагийн нэг жишээ нь гантамар даргын байр суурь байсан шүү дээ. Мөрөөдөө тоглоомд живээд ажилгүй хүмүүс тэр шүн тунд цуглаж байгаа залуучуудыг та бид харлаа шүү дээ. Тэ? Цахим донтолтонд бүрэн автчихин. Нанаг аав ээжийн хоригддаг үеийн юм ойлгохгүй байсан үеийн аав ээжийн баг тэдний дэдлийн үеийнх нь л байгаа. Тэгээ бидний ч одоо жоох яг тоглолдог байхад аав ээж тэр одоо тий чи ингээ одоо PC тоглоомд одоо донтчлоо. Одоо чи удахгүй ингээ шараад байв. Нэгд ч юм тий найз дээр алга болчлаа гэдэг. Түнч ингээ тэр нөгөө PC тоглоом персонал компьютер энэ нэвтэрч байхад аав ээж нар айгүй хоригддаг байсан шүү дээ. Бидний үеийнхэн баг л тий бүгдээрээ л тэр үеийг давсан байх. Одоо тэгээд
бид нар гэх юм уу одоо гэртээ PC тоглолтог хүн болгон те эсвэл одоо яг тоглож байгаа хүүхдүүд эдэр энэ бол спорт юм шүү. Энгүүр ингээ амжилт гаргадаг ядаж штий те. Тэр хүмүүст үзүүлэх харуулах одоо бодлын өөрчлөлт хэмжээнд ингээ хүрсэн байх л гэж бодлоо. Энэ эффект нь би нөгөө бас нэг хүнтэй ярилцлага хийж байгаа сонссон. Одооний нөгөө нэг юм дижитал эрен үед төрсэн хүүхдүүд те дижиталын уугуул иргэд одоо суугуул мань мэд хоёрын хооронд бол нөгөө нэг асар их ялгаа байна. Ийм юм одоо жишээ нь те биднээс хойш өссөн. Тэднийг төрөхөд бол үшээ байсан. Учираас энэ бол нөгөө нэг юм хэрэглээний дадал соёлын хувьд бол нөгөө шаал өөр ойлгоход бид хоёр ертөнцийн юм хүмүүс шүү гэдэг нэг юм ярьжсэн. Дээрээс нь нөгөө виртуал орчинд гэдэг юм уу те бодит амьдрал дээр энэ дулсуулт гэдэг нэг юм хүн одоо танаа хүн ч юм уу ингээд бодит амьдрал дээр ингээд байж байгаа боловч цаана те тэр Minecraft дээр Roblox дээр юун дээр байдیں۔ Ингээд виртуал тэр нэг юм хийсвэр ертөнцид хэд хэдэн дүрээр оршиж идэг энэ төр гэж ярьж ирснийг саяны Монгол зэг гарч ирэхээр пөөх тэр чин бас нэрээ айгу учирч анцантай байна. Тэгэхээр тэр орчинд нөгөө нэг амьдрын гэдэг чинь тэр орчны хооронд сэтгэх, стратеги боловсруулах, төлөвлөх, урдчилж харах, марах гэдэг ингээд ийм бас их том алсын хараа мараа байдсан юм шиг байна. Тэр тоглоомын дотор нь тэрнээс ч зүгээр л хин хүссэн болгон хуруунд хурдан ажилдаг болгон кейбордн дээр ингээл амжилтанд хүрчдэг тухай ойлголт бол биш юм шиг байна. За яг юм ахгүй 7 хоногт заяа. Ингээд нэг юм 2 хүн ярьчлаа, Монгол зэгаа ярьчлаа. Мэдээч нөгөө нэг засгийн газрын бүтц гэдэг асуудал үргэлжлээд явж байна. Төсвийн тодтгол бүтцтэйгээ уялдаад гээл ингээл дөнгөж орж ирж байна зах цухна. Тэгэхээр нөгөө нэг за хэвлэлийн хуудаснуудаар хэвлэлийн хуудаснуудаар байгаа гэдгийг юм уу? Байгаа мэдээллүүдээсээ мэдээлэл болгож хуваалцаад дараагийн дугаар дээр процесс яаж үргэлжлэх нөгөө эгийн хүрээ дээр нь за тэгжэл магадгүй эдийн засгийн агуулга бичдэг сэтгүүлчтэй хэдүүлээ бас өрий. Тэгээд энэ төсөв гэдэг агуулгаар маш ойлгомжтой нэг мэдээлэл өгөх хэрэгтэй ерөөсө болох байх. Эгийг байхгүй байхад эдийн засгийн сэтгүүлчнэр л ууцж өглөө. Тэгсэн чи ингэж байна. Ер нь эн чинь нөгөө зүг байхгүй. Уншаагүй судлаагүй юм хамаагүй ярихгүй гэж. Бүгд ер нь тийм хөхтэй. Яш нөгөө сэтгүүлсэрт байгаагүй сайн давуу талтай. Нэрийг судалж ярина гэж одоо мэрэгсэн байдлаа харуулж ирэх гэсэн үг байхгүй. Би чаднаа биш байна те. Тий. Хамаагүй байл гэсэн. Ер нь бол засгийн газар юу гэсэн бэ гэхээр 14400 хүний оронтой цомгтгоно гэдэг мэдээлэл хүлээлт нийгэмд цочор байсан. Бүр анх нөгөө нэг ерөн төсөв тодтогно гэж ярихад хоёрдугаарх нь нөгөө өнөөдрийн байдлаар тендерын зарлагдаагүй төсөл хөтөлбөр арга хэмжээг эргүүлэн татнаа, зогсооно, зарцгаана гэдэг нэг юм мэдээлэл. Тэгээд ямар ч байсан энэ хоёроос нийлээд нэг 2.4 их 80 төгрөгний зарлах талаасаа хэмнэлт хийнэ гэд тэгээд ингэж хэмнэн чадах юм бол нөгөө нэг энэ төсөв чинь нэг юм алдагдaltaгүй төсөв мөсөв гэдэг нэг юм нэр шошготой штэ. Тэгэхээр алдагдaltaгүй тодтгол тэнцэлтнэлээ хангасан ийм тодтгол оруулж ирнэ мэрнэ гэдэг ийм үг өгүүлбэр яриа амлалт засгийн газар зүгээс угаасаа анх гарсан. Тэгээ яг орж ирж байгаа хувилбарыг нь харах юм бол нөгөө тулгамдсан асуудлуудаар энийгээ ч асуулахгүй тэрийгээ ч асуулахгүй гэсэн юм хүсэлтүүдийг засгийн газрын хурлаараа ирэмблээд 3 ямыг оруулж ирж байгаа юм байна гэж ингэж ойлгосон. Нэгдүгээрх нь нөгөө ТЭЦ 3-ыг хурдан хугацаанд үйл ажиллагааг жигтлэх тэр шаардлагатай эвдэрсэн тоног төхөөрөмж янз бүрийн юм авахд зориулж нэг тодорхой хэмжээний санхүүжилтийг одоо нөгөө тендерын зарлагдаагүй гэдэг шалгуураар ч юм уу эсвэл анханасаа нөгөө төсөв дээр байгаагүй зардал гэхдээ нэг ийм юм. За энэ бол яа харахгүй юм байна гэд энэ дээр нэг тодорхой хэмжээний мөнгө буцаагаад тавьчлаа. Дээрээс нь шатхууны нөөц. Засгийн газрын нөөц хөрөнгө дээр бас тодорхой хэмжээний мөнгө 50 тэрбум гэсэн нэг ингээд тавья гэж байгаа юм байна. 3 дугаарх нь Улаанбурхан дээр вакцинжуулалтан дээр тодорхой мөнгө тавья гэдэг ийм 3 мөнгийг нөгөө нэг төлөвлөж ирсэн 2.4-өөсөө за буцаагаад байранд нь тавьчих гэдэг юм уу ингээд энийг бол ингээ санхүүжүүлчихгээд ингээ гаргачингууд өнөөдрийн оруулж ирж байгаа энэ хяналт нь 2 их 80 буюу нэг 300 гаруй тэрбумын алдагдaltaй ийм тодтгол оруулж ирж байгаа юм байна гэж ойлгосон. За тэгээд эгийн ирэхээр илүү нарийн ярих бах. Тэгээд нөгөө нэг тэрнээс гадна одоо жишээ нь ингэж байна штэ 14,000
төрийн албан хаагчийг цомгтгоно гिचэнгүүтээ сая засгийн газрын хурлын дараа хэрэг эрхлэхийнх нь газрын дарга гараад ирээд ярихдаа юу гэсэн гэхээр яамдын бүтэц дээр байгаа газар хэлтсүүдийг ингээд цомхон чадварлаг болгоод дарга нарын оронтойг хэмнээд нэг 86 оронтойг бид нар хэмнэхээр шийдвэрлэлээ гэж хэлсэн. За 14400-аас 86-ыг л хасч чадчих байгаа. Нөгөө 14000 нь хизээ орж ирэх юм гэдээсэн чинь саяын тодтголтой орж ирээд гэхдээ дэмжихгүй гэдэг ийм юм руу одоо чинь бүлгээсээ эхлээ бүдрээ явчих шиг боллоо тий. Төрийн албан хаагчдыг төрийн албаны хуульд одоо нөгөө энэ тодтголыг дагуулаад төрийн албаны хуульд нэмэлт өөрчлөлт оруулагдчихсан. Тэгээд тэрийг нь одоо нөгөө төрийн албан хаагчдын цалин урамшуул тий тэтгэмж энтэй холбоотой юмнуудыг ер нь бүгдийг танна гэдэг заалтын. Тэгээ нөгөө улсын хурлдах Монгол Ардын намын бүлгэрийн хэлцээд ер нь энийг дэмжих боломжгүй байна гэдэг. Тэгээд иймэрхүү шийдвэр ер нь гарах юм шиг байна. Би гэхдээ гайхаад байна. Хэрвээ хийхгүй байсан бол яах гэж өмнө амлалтын бэ? Энийг ингэх гэж ингэж ярьдсан бэ? Чадахгүй юм бол одоо чинь тэр 14400 цомгдох юм байна маа ингээд. За ер нь өнөөдөр гарч байгаа ч яриа биш. Төр данхар байна маа гэдэг яриа бол нөчнөө 10 жил байнга үргэлжлээд явж байгаа. За тэгэхээр ингээд эдийн засгийн гайгүй боломжтой болгоод ирэнгүүт ингээд томруулаад одоо ингээд хамгийн сүүлд бүтээмжийн хяналтын менежер ингээд нэмээд явдаг мөртлөнгөөсөө нөгөө бензиний үннийг нэмэгдчихвэл буцаж буудгүй гэдэг шиг валют 2 тэр шиг ингээд төрийн албан хаагч нэмжээснэ буцаагаад буулгах гэсэн чинь чадхаа болсон 14400-аа хаанаас гаргах юм бэ яах юм бэ гэдэг ийм асуулт өнөөдөр чуулган дээр нэлээ явангуут за энэ ондоо бол лав хасахгүй юм байна. Тэгэнгүүтээ энэ 14400 гэдэг дээр заяа хүн байхгүй сул орон тоотой тэр нэг 6700 хэдэн 100 оруулаад тооцсон байгаа. За хүн тэтг үрт гаргавал тэрний орны хүнийг авахгүй шүү мүү өдр гэдэг ч юм уу. Нэг юм нөгөө төрийн хэлсэн амандаа хүрхийн тулд нэг юм ингээл энэ тэндээс ингээл боломж гэдэг нэртэй шалтгаан цуглуулад байгаа юм шиг санагдаад тэгээд хийхгүй байсан бол битээ хэлж байгаа ч хүмүүст ингэж хүлээлт үүсгэж байгаа ч гэж ингэж хэлмээр байгаа. За тэгээд гишүүдийн хувьд нэг ийм засгийн хувьд бол нэг тийм гишүүдийн хувьд бол нэг дутагдал нь энийг аюу олон нэг 3-7 хоног ч юм уу ингээд ярьчлаа штэ юу яана ер нь хэмнэн гамнаа төрийн албан хаагчдыг цомхон чадварлаг эдэргээд ярьж ийсэн тэр үед нь чивж юмээгүй л одоо ингээд 14000 чи яахаа ингээд уул нь бол асуудал босгож ирэх хэрэгтэй штэ за яг хаанаас хэдийг хасах юм үнэхээр илүү байгаа мó дутуу байгаа мó энэ хүмүүсийн цалингийнх нь төсөв гэдэг юм уу ийм юм хэд болдсон юм болтой ингээд гişүүд дуурж явах хэрэгтэй та гिचиг байж нөө сүх далаад л өхөр амар гэж өнөөдөр орж ирэхээр л гэнт ард түмэндээ төрийн албан хаагчд тайртай хүмүүс болол пүү па орсын үнэр эн чи юу вэ гэл ингээд ээж болд юм уу надаа одоо чи яг нөгөө эд бүтээн байгуулалтын одоо үйлрэл тий ийм үед одоо ингээд тэр бүх явж исэн төсөл хөтөлбөрөөр тавигдсан хөрөнгө гэмийг танаадах нь нэг талаар бас зөв болов уу гэж зөв буруу гэж бодож байгаа. Хоёр тэгвэл энэ ингээд химнэлт дарга нарын химнэлтийн ер нь химнэлтийн төсөв байна гэдэг нөгөө талдаа нөгөө нэг шинэ ерөнхий сайд нэг юм PR мэг юм хийгээд тий. За тэгэхээр чи одоо хоёр дахь удаа 25 оны төсвийг чи одоо тодтогч шүү дээ тий. Тэгэхээр нэг төсөв батлагдсны дараа нөгөө нэг төвшин нарын ганцэргийн тэмүүлэн нарын гişүүд нэг шаардлага тавьж байгаа гэсэн. Тэгээд би чинь жишээ нь Замтны шатрын шинэ бүтц байгуулах энэ нөгөө засгийн газрын үйл ажиллагаа бол нөгөө нэг гол төсөв шүү дээ. Энэ Замтны шатрын төсөв жишээ нь болж чадахгүй. Замтны шатрын төсөв бол 26 оны төсөв дээр нэлээд яригдах байх тий. Жишээ нь ингээд мэргэжлийн алтыг шинээр байгуулах гал нэг юм ажлууд явж байна. За усын хурал дээр байх нь банк ороодыг татан буулганаа нэгтгэнэ гэх юм ярьж байна. Засаг салсантай холбоотой жишээ нь ардсан нам одоо чинь хүнээ ингээд нэлээд байршуулсан байгаа шүү дээ. Тэр нөгөө бет одоо бүтээмжийн менежер гээл бага хүмүүс шахсан. Энэ хүмүүсийг мэдээж ингээд одоо буцаагаад ингээд татаад одоо тэр бүцүүдийн байхгүй болгож байгаа юм байна. Одоо чинь Ямгус сайд нар байсан те. Тэрэн дээр байсан дор байсан үндэсний хороо мороо. Эдрийгэл буцааж аваад энийг нэг юм даргын хэмнэлтийн төсөв. Тэгтэл нөгөө талдаа чинь нөгөө амар олон хэрэгтэй юмнууд танагдаад энэ гişүүд яриадс те. Чинь эрүүл мэндийн салбар дээр 60 тэрбум төгрөг одоо хэмнэгдчихлээ. Буцаагаад ингээд энэ юмнуудыг хүчингү болгох хэрэгтэй. Амиг сумуудын имлгүүд байх байсан одоо эрдэнтгэн, имраа, тоног төхөөрөмжүүд те энэ болгоны чинь энэ төсөөс хасчлаа. Яагаад ийм хэрэгтэй юмнуудыг яаж байгаа юм бэ? Байх болгож байгаа юм бэ гэдэг. Банк орныхын дарга тэр нэг инх насан инх насын ирээдс 60 тэрбум. Тэгтэл энэ
төрийн албан агчдын одоо нөгөө томилт урамшуул энэс хэмжиж байгаа төсөв чинь 30 тэрбум төгрөгийн хэмж. Тэгсэн мөртлөө 60 тэрбум төгрөг эрүүл мэндийн салбарт зарцуулах байсан чинь яг хэрэгтэй юмнуудын чинь тамчиж байгаа байхгүй. Улс төрчид гэдэг чинь те бодит байдлаа ярьдгүү гой ганган үгний эрэлт гарцсан ийм хүмүүс юм биш үү гэж ингэж бодож байгаа. Өнөөдөр жишээ нь чуулган дээр юу гэж хэлж байгаа юм гэхэлэр ард түмнийхээ нуруунд дээр ачаа өрүүлэхгүй төр өөрөө бүсээж хангалах гэж байна гэдэг өгүүлбэр сүүлийн үед айгүй их сонсож байна. Тэр нь өнөөдөр хувийн хөвшилд ажиллах хүчний дутагдaltaй байхад төр ингэж ажиллах хүчнээс нь те 200 эдэн мянгаар нь ингэж булаацалтаад ээж болохгүй гэдэг ийм нэг ийм хүнд таалагдах гоё үг хэлээд гэтэл энэ начир дээрээ иргэдийн амьдралд нуруунд дээр л нөгөө нэг ачаа болж ирэх төсвийн хэмнэлт болчихж байгаа. Цаад утгаараа наана ийм үг өгүүлбэртэй боловч одоо жишээ нь заяа. Хувийн сургуулиудыг төрийн нөгөө нэг төр хүүхдүүдтэй боловсролын үйлчилгээ үзүүлэх энэ ачаагаа даадгүй учраас төрийн ачаанаас үүрэлцэж гин гэж үзээд тодорхой хэмжээний хувьсах зардлыг хувийн сургуулиудад хүүхэд зургах зардлыг нь өгдөг байхгүй юу. Тэгээ яг сүүлийн үед юу явсан гэхээр нөгөө хит өндөр төлбөртэй сургуулиудад бол хувьсах зардал өгөх нь зохимжгүй маа гэдэг ингээ хязгаарлаад зааг ялгааг ингэсэн. Одоо гэтэл энэ хэмнэлтийн бодлого дээр ер нь бол хувийнх л байвал хувьсах зардал өгөхгүй гэдэг юм ороод ирж байгаа. За энэний цаана намар юу болох вэ гэхээр хувийн сургуулиуд төлбөрөө нэмнэ. Энэ ахаад эцэг эхийн нуруунд дээр ачаа болж ирнэ. Сайд нарт нэлээд том үүрэг өгсөн гэж Жавхлан сайд хэлсэн. Одоо жишээ нь ингээд бүх салбарт 9% гэдэг квот өгчлөө шүү дээ, тий. Танай салбарт байгаа нийт төрийн албан агчдаасаа ямар нэгэн зохицуулт хийгээд 9%-ийг нь цомготгоо гэсэн. 9% та үргэж тэр 9%-ийг чинь зардал нь тэд гэдэг ингээд тооцоол гаргаад өгсөн юм шиг байна. Тэгээд төрийн албан агчдаа цомготгож салбарынхаа хүмүүсийг цомготгож энэ хэмжээний эдийн засгийн хэмнэлт гаргаж чадахгүй бол бусад зардлаасаа тануул сонголтоо өөрсдөө хий гэдэг ийм юм сайд нарт өгж байгаа юм шиг байна лээ. Тэгэхээр нөгөө нэг тэгштгэх зарчим үйлчлэхээр одоо би ахаал нөгөө боловсролыг бодоод байна л да. Хинийгээ хасч бөөн уйлаа байлаа болт. Тэгтээ бас тийм төр дээр нэг ийм асуудал байгаа нь ер нь олол нэг ийм сонгогчдоос айсан шийдвэр гаргадаг шиг энэ жишг рүүгээ явах үедээ нөгөө эсэргүүцэл тэмцэл жагсаал цуглаанаас айгаад за айлаа гэд нэг ийм юм руу явчих үедээ гэдэг нэг ийм юм байгаа. Дайран дээр давс нэмнэ гэдэг шиг аудитын дүгнэлтэд айгүй эрчимтэй нөгөө гарч ирлээ. Тэгсэн чинь энэ дотор мэдхгүй ер нь дураараа дургиж дунд чөмгөөрөө жирэгж байгаад өнөөдрийн ингэж танах хасах нөхцөл байдлыг бид нар өөрсдөө бүрдүүлсэн юм биш үү гэж бодохоор ийм аудитын дүгнэлт байгаа байхгүй юу. Төсөвт байгууллагын тоо өнгөрсөн жил 117-оор нэмэгдсэн. Тэгэнгүүтээ орлого талдаа бол иргэд болоод аж ахуйн нэгжүүдээс татан төвлөрүүлдэг татварын хэмжээ болол нэмэгдсэн байгаа. Бусдаар гүйцэтгүүлэх төрөөс бусдаар гүйцэтгүүлэх энэ ажил үйлчилгээний хураамж гэдэг энэ төрөөс гаргаж байгаа зардал бас нэмэгдсэн байна. За тэгэнгүүт төрийн сангийн хуримтлал багассан байна. Тэгээд төсвийн ерөнхийлөн захирагч буюу энэ сайд нар дээр зөрчил гарсан. 541 тэрбум төгрөгийн зөрчил гарсан гэнэ. Өөрөөр хэлэх юм бол нөгөө зориулалтын дагуу бус зарцуулсан хөрөнгүүд гэсэн үг шүү дээ. Тийм. Энэ аудит дүгнэлтийг ингэж ойлгосон шүү дээ. Одоо нөгөө засгийн газар байгуулагдаад гэдэг ийм засгийн газрын 4 жилийн үйл ажиллагааны мөрөө хөтөлбөр гэх нэг юм гаргаж байгаа. Тэгээ үйл ажиллагааны хөтөлбөр гэдэг. Тэгээд эн чинь нөгөө алсын хараа 2050 гэдэг нэг бодлогын баримт ч байгаа. Сайн ч юм уу ч тий. Тэгээд одоо төсөв гэдэг бол төсвийн бодлого гэдэг бол энэ үйл ажиллагаагаа л одоо хэрэгжүүлэхэд чиглэх ёстой. Тэгээд 1 2 3 жилээр ингэ төлөвлөгдөө явж байгаа. Энээсээ гажсан энэ рүүгээ огт яваагүй өөр тишээ салаасан юм болгон яг энэ зөрчил рүү орох ёстой чинь тий. Энэ рүүгээ чиглэх ёстой байтал чи өөр юм санхүүжуулаад энэ зарцуулах ёстой төсөө өөр тишээ зарцуулсан байж тээ гэдэг бол нэр хувирах стил. Энд чи өөрөө тэр нөгөө санхүүгийн аудиттэй энэ юм дээр ингээ унж байгаа. Тэгэхээр би наадах чинь төсвийн хөрөнгийн зорилтын бусаар зарцуулах гэдэг чинь яг энэ зорилгоороо чиглэлгүйтэй холбоотой зөрчил болов гэж ойлгох байна. Гол юм бол одоо надад тэр юу л одоо ч найр наадам болох гээд байдаг тий.
Улаанборхон өвчтний одоо дэгдэлчин айгүй их Өш би нэр улаан анхааралтай асуудал байна гэдэг энэ өдөр болгон л эрүүл мэндийн яам халдвар төвчин судлалын үндэсний төвийнхэн хэвлэлийн урал хийж байна. Вакциндаа хамрагдуулаач. 50 туучлаа тахлын хэмжээнд очлоо гэх тий. Энэ санаа зовж байна да. Харж байдаг байгаа. Би нөгөө нэг наран гэрэл эмчтэй ярилцлага хийгээд амар олон нөгөө нэг юм пөөх тийм үү өөний ингэ тийм үү гэж ингэж сонирхохоор асуултууд байсан. Тэгээ би тэндээс Улаанборхон угаасаа ноцтой төвшөнд очсон шүү гэдгийг нэгдүгээрт нь хэллээ. Яа тэгэхээр 10,000 даваа явцсан батлагдсан тохиолдол нь тэгээд ноцтой 2 юм байгаа нь Үр дагавар. хүмүүс нөгөө нэг ингэж арьсан дээр гарч байгаа тууралтаа хараад те хүүхдүүд ихэ гэдэг ч юм уу тэгэл ингээл тууралт нэгдэг ч юм уу сайхан болчлоо гоё болчлоо. Одоо хэдүүлээ хөдөө явна, сумын төвийн наадамд явна маавна гэл ингээл иймэрхүү юмаа бэлтжихэд гэтэл чи энэ нөгөө нэг тууралт нь шүү дээ те. Дотор 5 цул эрэхтэн тайрах зүрх ингээ бүх юмн дээр туурдаг юм байна. Тэр чинь гадна харагдж байгаа нь арьсан дээр туурж байгаа. За тэгээ тэр яхав нөгөө нэг илэг мэлэг чи ингээд ургадаг төлждөг эрэхтэн болохоор ингээд юу яадаг гинэ. Тэр ингээд нэг юм сорвжууд идэгцэн юмнууд нь гайгүй алга болт юм байна. Тэгээд дотор эрэхтэнд юу болж байгаа юм гэхээр тэр хордлогын улмаас л юм тууралт гарч байгаа. Тэгэхээр тэр хордлогыг тайлахын тулд халуун бүлээ ус аягүй сайн уугаач. Ус бол нөгөө нэг аягүй сайн хордлого тайлнаа гэдэг нь маш энгийн юм зөвлөгөө өгч байгаа. Хоёрдугаарх нь эмчийн тунтай жортогоор шууд ихтэй А витамин уул гэж хэлсэн. Үртчлэн сэргийлэлт. Тий. Вакцинд хамрагдах нь мэдээж нөгөө нин тэргүүний л дээ. Тэгтээ ахуй юм хүрээнд гэвэл энэ ус уух А витамин хэрэглэх хоёрыг бол ерөнхийдөө ингээд мэдчмээр тархинд үүссэн сорив идэхэд аюу хэцүү. Ялангуяа нөгөө хүн дэлбэрээр Улаанборхон тусаад ингээд гарч байгаа амбулатороор хүн дэлбэрийн ингэж аншлагдсан одоо нэг 100 гаруй хүн байгаа юм байна. Хүүхэд насанд хүрэгчэд. Тэгэхээр эднэр бол эргээд нөгөө мэдрэлийн эмчийн хяналтанд байж байхгүй энэ тархин дээр үүссэн сорвжилт чинь ямар ч хүндрэл үүсгэж болно шүү гэдэг нэг юм ноцтой юм ярьсан. Хоёрдугаарх нь батлагдсан тохиолдлуудын 70% нь вакцингүй. Тэгэхээр яг одоо энэ хүмүүс чинь наадмаар одоо нутаг явна. Тийм. Сум орон нутгийнханд халдаана. Тийм. Тэгээд Намар болохоор яах юм те. вакцингүй 9 сарын 1-ээс өмнө дарж авч чадахгүй бол тэгээ бүр одоо мэдгүй тахал гэж зарлах юм уу? Ийм хэмжээр үгүй явах гэдэг гэсэн тэгээд нөгөө Монгол хүн гадагшаа явж болох юм уу? хил дээр ихний оюутнууд цаатуулагдсан нөгөө нэгтэл шалгах шаардлагатай айтар гэсэн юмнууд мэдээллүүд ихнээсээ гарч эхэлсэн. За тэгээд битээ амд амжсан мэдээлэл тэтгэж гэсэн 10-аас 14 настай хүүхдүүдийн хөвчл хамгийн өндөр байгаа гэж хэдүүлээ дээр ярьж исэн. Тэгээ би тэрийг нөгөө ингэж утсаахгүй юу? Энэ хүүхдүүдийг 9 сартай одоо өнөөдөр 10-аас 14 настай байгаа хүүхдүүдийг 9 сартай 2 настай байх тэр үед л вакцинжуулалт их муу хийгдэж гэж ботсон чинь тэр үе хамгийн сайн вакцинжуулалт хийлгсэн байна. Ягаад гэхээр нөгөө 2015 16 он гэдэг бол Улаанборхны дэгдэлт бас аюу асар өндөр гарсан үе. Тэгэхээр тэр үед бол нөгөө нэг вакцинжуулалт аюу сайн хийгдсэн юм байна. Тэгвэл вакцины хүчин сулардаг он жилүүд нь 10-аас 15 жилийн дараа юм байна. Тэгэхээр тэр үед вакцин хийлгсэн ч суларсан байгаа үе юм байна. Тэр дундаас надад бүр онцгой анхаарал хандуулмаар санагдаад байгаа нь 10-аас 14 настай нэгдүгээрт, хоёрдугаарт эрэгтэй хүүхдүүд жин дарж өвдөж хэдүүлээ бас дээр ярьж ирсэн. Эрэгтэй хүүхдүүд яагаад ингэ өвдөд идэм бол гэд тэгсэн чинь энэ бол нөгөө магадлал шүү. Сургуулийн орчинд нөгөө ингээд тамхи бүтээгдэхүүнийг ингээд хөвгүүд ам дамжуулж хэрэглээд байна. Энийгээр халдвар дамжаад байна гэдэг ийм бас нэг хүчин зүйл энэ тоо статистик дээр нөлөө үзүүлсэн шүү гэдэг. Ингээд ийм айгу сонирхолтой юм ярьж лээ ер нь. Тэгээ хүүхдүүд чи хэцүү шттэ нөгөө сургууль дээр одоо ингээл нэг чоколад идэл найзтай өгнө гэж хацуулаад. Тийм. Тэгээд наадах чинь дамжуулаад энэ дорхноо халдсан шүү. Одоо тэгээ намар битүү орчинд хичээлээ. Тийм. Ахад нэг ноцтой юм ярьсан шүү. Одоо тэр нөгөө нэг тамхи дамжуулж татсан байж болцсошгүйгээр 10-аас 14 насны хүүхдүүд их хөвдөд нь штэ. Одоо нөгөө нэг найр наадмын цаг эхлээд сумынхаа 100 жилийн ойд бүгдээрээ явна. Тэнд яаж халдвар тарах вэ гэсэн чинь за тэгэл нэг том аяганд айрыг хийгээл дамжуулаад уудаг шүү. Та нар ёо тийм штэ. Энэ бол халдвар дамжих амар том эрсдэл. Тэгээд нэг багийн ус авнаа гэрийн найр болно. Маргааш гэсэн шүү. Хөрөн болно гэх. Энэ хагас сайн өдөр ч илүү их сайн өдөр мөдөр гэсэн шүү. За тэгээд тэнд нөгөө нэг нийслэлийн даншиг болж байгаа. Тэрэнд бас бага насны хүүхэд дагуулж явах хэрэг байна уу байхгүй юу? Одоо энэ ингээл сошиал парк, марк, стадионд болоод байгаа тоглолтуудад бас
бөөн цөөнөрөө очиж мочих нь ер нь бол жоохон эрсдэлтэй юм байл шүү. Тийм ээ. Хүүхдүүдээр сайн вакцинж болохгүй л тий. Харин Эцэгчүүдийн хариуцлага байхгүй. 7 сарын 1-ээс ч гэлөө вакцинжуулалт нэгсэн журмаар эхэлж байгаа юм байна гэж ойлгосон. Өрхийн эмнэлэг 21-нд одоо хийлгэж болох юм болов уу? Болно гэсэн. Гэрэл ах шүү гэж. Тийм болно гэж хэлээ. Ойр хавьд нь халдвартай тохиолдол илэрх юм бол 72 цагийн дотор очиод насан туршидтанд дархлаажуулалтад хамрагдчих юм бол айгүй сайн. Гэхдээ 72 цаг нь өнгөрсөн юм чинь гээд хайж болохгүй. Ер нь бол очих юм бол дархлаажуулалт болно гэж хэлээ. Нөгөө 9 сартад эхний вакцин хийн гэхлээр нөгөө няраа хүүхдүүдэд айгүй хэцүү байгаа. Тэгэхээр ээжигийн сайн А витамин уугаач ээ. Тэгээд бөхөрөө холлооч ээ гэсэн нэг тийм зөвлөмжүүд өгч ялээ. Бүгдийг ярих юм бол угаасаа нөгөө нэг цаг хүрэхгүй даран гэрэл эмчийн ярилцлагыг бас үтсэх юм бол тэрэн дээр айгүй сонирхолтой юмнууд байгаа.